За тэгэхээр таны хувьд түлшийн одоо гэр хорооллын иргэдэд туршилт хэлбэрээр үзүүлсэн гэж байна. Хэрэгэлсэн хүмүүс ямар сэтгэлдэлтэй байна? Боломж болцоо гэдэг дээр ямар тайлбар өгөх вэ? Хэрэгэлсэн хүмүүс бол маш сайн төвш байна гэж байгаа. Нэгдүгээр энэ их олон юу яагаад байдгүй. Галаад байдгүй. Нэг хийгээд тавихад 12 цаг олонголтой барьж байгаа. Тэгэхээр одоо хоногт бол одоо нэг юм хоёр удаа зуухаа гална гэсэн. Хоёрдугаарт дулаан их удаан түгэж байгаа. Гуравдугаар тэгэхээр сая хүмүүс туршиж үзсэн байлээ. Би тэр бичлэгийг YouTube дээр тавьсан бичлэгийг аваад ирсэн. Юу гэхээр бүр гэртээ тасалгаанд юу яадаг. Гэртээ тайруулын давган дээр газдаж шатааж байгаа тийм зүйл. Тэгээд тэр чинь нүүрсүүл ачийн болно шүү дээ. Тэгээ манай төсөгийг шатаагаад дуусгад бол ямар ч удаа байхгүй. Тасалгаанд одоо хайруулын давганд шүү дээ. Галдгоондоо. Тийм бичлэг тавьсан байж байгаа. Одоо хаач чичээд үзсэн бол эндээс утаа гарахгүй. Өнөөдөр одоо ингээд хүмүүс тав тэрэг сонсоод мэдээлэл авлаа. Гэхдээ газар дээр нь очиод бас нэг танилцсан. Ер нь энэ шинэ технологи нь хэр боломжтой юм болоо мэрэгчлийн хүмүүс тэр төрийн байгууллага, бусад аж ахуй нэгжүүд, хувь хүн ч гэсэн бас нэг сонирхох гэсэн бодлого. Тэгвэл яаж танилцаж, яаж очиж одоо туршилт хийж харах боломжтой юм болоо. Багнуурын дулааны станц руу очил үзэж бол. Багнуурын дулааны станц дээр одоо явж байгаа. Шахмал өсний үйлдвэрнч ажиллаж байгаа. Коксын зоох маань ялж байгаа. Би бол Багнуурын дулааны станцынхантайгаа хамтарч ажилладаг. Тэд нар бол нэлээд дэмждэг. Энэ зундаа одоо тэр манай зуухыг явуулж өгөөч гэж хүсэл тавьсан. Өөрөөр хэлбэл тэр 900-наас сонгож явна шүү дээ. Тэгэхээр манай зуухыг аль болохоор төлхөө ажиллуулж өгөөч. Тэгэх юм бол ер нь бол нэлээд их төлс нөөцлөх боломжтой. Ер нь нэг юм байгаа. Одоо ингээд намайг ярихаар одоо баг хүмүүс тэгдэг байхгүй юу? Энэ утаа дуусч хахад юм утаа яриад байгаа ингээд баг мангараар нь дуудах. Ер нь бол энийг бол одоо 9 сарын турш одоо бид нар одоноос эхэлж яриад 12 сар хүртэл ингэж ярих хэрэгтэй байхгүй. Утаа багслаа гэж хайшиж болохгүй. Ингээд ерөөсөө л утаатай аюу чинь 12 сар, 1 сар, 2 сар л байгаа шүү дээ. Энэ 3 сарын төлөө бусад 9 сард нь өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй байхгүй. Төр засагчийн бодлого бариад дэмжиж аж ахуйн нэгжүүд энэ утаагүй чиглэлээр ажиллаж байгаа энэ газрууд бүгд энийг яах хэрэгтэй. Ингэж хийх хэрэгтэй. 9 сарда зогсоосаагүй утаагүй төвчөө үйлдвэрлэх хэрэгтэй. Манай компанийн хувьд л энийг үйлдвэрлэл явуулж байгаа. Тас хэлээ эрх хөвлийн утаанаас салахын тулд одоо бид нэр ярих хэрэгтэй байна гэдэг. Та тэгвэл яг өөрийнхөө шинэ технологиг эрх хөвлийн утааг бууруулахын тулд өнөөдрөөс ч юм уу маргаашаас ч юм уу эхлээд одоо уулзаад төр засгийн удирдлагуудтай ярих хэлцэгцэл уулзалтууд ихэлсэн нь ер нь бодлогын төвшөнд би бол их хурлын даргаад санал тавьсан очиж үзнэ гэж байгаад юу яагааг байгаа. Ерөнхий сайд байгаль орчны яамд бас санал тавьсан байж байгаа. Тэгээд төр засгийн удирдлагууд очиж үзээ тодорхой хэмжээнд шийдвэр гаргуулад их л баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр энэ өдрийн зочны ярилцлагын цаг энд хүрээд өндөрлөж байна. Манай энэ удаагийн зочноор Монгол Улсын зөвлөх инженер Үлзий Хотгийн Пүрбаатар оролцлоо. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.